зөв сууч. Оо тийм өгшмээ. Өнөөдрийнхөө бүгдээрээ хөгжүүлэх үйл ажиллагаагаар хэмнэл цохих багштайгаа дууны хэмнэл цохих. Гэхдээ бүгдээрээ ярилцсанаа. Одоо ямар үйлдэл болж байгаа вэ? Намар. Ямар мундаг юм. Намрын үйлдэл болж байгаа. Намрын үйлдэл болохлаа зэрэг яадаг вүлээ? Ногоо царай жимс сургуулийг хайрдаг үлээ, хураадаг үлээ? Тийм ээ? За тэгвэл багш нь өнөөдөр зөндөө жимс хураагаад аваад ирсэн. За багштай нэрлээд байгаарай. Энэ ямар жимс? За энэ үгцэцэн хаана ороод юм? Ямар мундаг вэ? За энэ жимсийг лир жимс шүү дээ. Ямар мундаг. За энэ зүйтэй. Гайдал. Монголоор нийлвэл гайдал. Тэр гайдал гэж хэлээрэй. Гайдал гэдэг чинь бид нар монголоор гайдал гэж нэрлэдэг юм байна. Энэ лимон. Бидний жил сурснаар лимон буюу жүрж гэдэг юм шүү дээ. Хэлээрэй. Жүрж гэдэг жимс. За тэгвэл багштай ийм гой жимс түгээрсэн. За бүгдээрээ жимсний нэрээр өнөөдөр хэмнэл цохих сурыг. За багш нь жимсээ энэ дэр тогтоолоо. За тэгэхээр багш нь ямар жимс тогтоох маа хараарай. Лирээ тогтоох нь тийм ээ? За лирийн маань энэ маань дийлхэн үү? За лирээ тогтооцсон. Дараа нь ямар жимс тогтоох нь вэ? За элдв тогтоочих. Тийм ээ? Дараа зэсгэн тогтоочих. За энэ гурван жимсээр бүгдээр өнөөдөр хэмнэл цохиод үзээдгий. За тэгэхээр лирээр хэмнэл цохино. Сонсоорой. Хэмнэл цохиодох юм. Бид удаа цогцсон маш. Тэгэхэд нэг л удаа хэлэх юм байна тийм ээ. За нааш анхаарч багштай цохиод үзье. Алгаа ташаад үзье. Ямар мундаг юм. За тэгвэл сонсоорой. Тэгэхээр сайн сонссон шүү. Багшаа сайн сонссон шүү. Лим гэж хэлж цохино. Тэгэхдээ сайн сонсож багш нь цохиодох юм. Лим гэж хэлэх юм. За хэлээд үзье бүгдээрээ. Ямар мундаг юм бэ? Үзээцгэн маань арай л урт юм байна. Сонсоорой. Үзээцгэн. Яаж цохих ханаар үзтээ цохоод үзтээ. Ямар мундаг юм бэ? Багшаа цохиог байхад цогчлаа. Сайн сонсож байгаарай. Багш нь хэмнэлийн цохиодох юм. Яг ингэ цохих байсан байна. За бүгдээрээ зэрэг цохиё. За зэрэг шүү. Анхаараарай. За дахиад бүгдээрээ багштайгаа эхнээс нь жимснүүдээ нэрлээ цохилоо. Эхлээд юу байгаа вэ? Нарангуй наашаа багш руугаа. За гараа дээш нь авч байгаа. Лирээ хэллээ. За дараа нь хэллээ. Дараа нь гүзээцгэн эхнээс нь. Ямар мундаг юм бэ? За багш тэгвэл нэгээр нь өргөсөн жимсний нэрийг нэрлээд хэлээрэй заа юу. За багш нь хаанаас нь чамаагүй өргөн шүү. Тэгэхээр зэрэг та нар багшийнхаа цохих шүү. За анхааралтай байж байгаарай. За зэрэг цохих. юм бэ. За одоо нэгээр цохих. Нэг хэмнэлээрээ цохино. Одоо энүүгээрээ цохино. За. Ямар мундаг юм бэ. За дараа нь ямар жимс гарч ирэх нь вэ? Альмигээ цохих вэ? Ямар
дахиад бүр шал өөр жимс гаргаж ирлээ. Энэ юу вэ? Гайхалтай байл. Дэл гэж цохин. За. Зэрэг цохин 3 и. Та нар өөрсдөө жимсээ нэрлээд хэмжээ зогж чаддаг боллоо шүү дээ. Энэ юу вэ? Шүрч. Дилоодаа хэмнэл цохол хилээд цохоод үзье. Тий ганц удаа цохин тийм ээ дахиад. Амар мундаг юм бэ. Багшийнхаа гаргасан жимс цохоноо хэмнэл цохин дахиад үзье. Зэрэг цохин. Ямар мундаг юм бэ? За одоо би ямар жимсээр нэрч болох вэ? Ястаа мундаг. Ястаа мундаг. Анц. За бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрээ жимсний нэрээр хэмнэл цохоод сурсан уу? Сурсан. Бүгдэнд нь баяр хүргэе. Баярлалаа. Өнөөдөр багшийнхаа үйл ажиллагаанд оролцсон бүх хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай. За бүгдээрээ өнөөдөр багштайгаа хам хэмнэл цохино. Бүгдээрээ багштайгаа хам хэмнэл цохино. Гэхдээ багшны самбар дээр нэг дүрс наацсан байгаа юм. Юуны дүрс юм бэ? Газар хэмжээгээрээ ямар вэ? Хэмжээгээр том жижиг нарийн бүдүүн байна тийм ээ. Ямар өнгөтэй байд юм бэ газар? Тэрийг маш сайн мэднэ манай хүмүүс. За тэгвэл бүгдээрээ энэ газрын хэмжээгээр хэмнэл цохиж сурч байгаа юм шүү дээ. Инхийн тулд эхлээд бүгдээрээ нэг дасгал хийгээд юм. Багшийнхаа хэмнэл цохихыг маш сайн зөвгөд хэмнэлээ зөв цохидог. Гой зөв зогсчоороо анхааралтай чагнаж чадсан үгэд хэмнэлээ гой зогсдог. За эхлээд багш нь арга багшнасаа сонсоорой. За багшаа дуурайгаа цохиод үзье. Ямар мундаг юм. Сайн сонсон хүмүүс элийг цохилт хийхгүй те. Дахиад сайн анхааралтай цохиорой. Эхлээд сайн чагнаж. За сайн чагнаарай. Цохихгүй шүү дээ. Чагна гэсэн бол чагнаж байгаа дараа нь багштайгаа хамт цохино. Анхааралтай байгаарай. Эхлээд сайн сонсно. За одоо бүгдээрээ цохиё. Чадж байгаач. За одоо тэгвэл дахиад маш сайн чагнажаарай. Сонсож байгаарай. За цохиод үзье. Ямар мундаг юм бэ. Дахиад сайн тэгвэл багш дахиад өөр хийлээ шүү. Өөр хэмнэл хийлээ шүү. Сайн сонстоо. За хийгээд үзье. Зүйтэй. Эхнийх нь ямар байсан? Хурдан байсан, удаан байсан уу? Удаан. Эхнийх нь ямар байна? Хурдан байсан шүү дээ. Сонсоорой. Энд чинь хурдан байгаа үстэй. Зүйтэй удаан болсон. За бүгдээрээ саяны хэмнэлийг дахиад хийж сурах ёдоо. Зүйтэй. За тэгвэл одоо бүгдээрээ гацуур модоор зохиох юм. Гацуур модоор зохиохдоо яаж зохих вэ гэхээр эхлээд багш нь ингэж зохих нь хараа. Энэ ямар байгаа л эхний хоёр? Жижигхэн байгаа. Жижигхнийгээ тэгвэл жиг гэж зохих юм байна. Томыгоо том гэж ганцхан хэлж байна. Жиг том. Аливаа хэлээд үзье. Жиг том. Яг энэ үеэр тасалж хэлж байгаагаараа бүгдээрээ хэмнэлээ зохино. За дараагийнх нь мөрийг хэлээдгий. Жиг том. За 20 дугаар үеийн 1-р үеэр ямар юм бэ? Адилхан юм байна тийм ээ? За 3 дахь нь ямар вэ? Дандаа ажиллах нь жижигхэн байна тийм ээ? Бүгдээрээ ажиллах. За тэгвэл эднэрийг яаж зохих юм бэ? Жиг том дороо байгаа. Том. За тэгвэл эхнийхний багш нь эхний мөрийг зохиод үзье та нар сайн чагнаарай. Багш нь өөрөө үеийн таслаад хийлээд хэмнэл зохиолъё. Жиг том. Эхний мөр. За эхний мөрнийхөө юг харчихтай хүүхдүүд гацуураа харж аваад багштайгаа зохиороо. Зүйтэй. Хоёр дахь мөр адилхан. Хоёр дахь мөр лугаа хийлээ. Одоо 3 дахь мөр л аваарай бүгдээрээ.
Жижиг гэж сохин тийм ээ. Явлаа. Жижиг. За дөрөвдөр үйл явдлаа. Хүүхдүүдээ бүгдээрээ гацуураасаа хараарай. Багшаагаа зөгж байгаа юмлыг чихээрээ сайн сонсч чинь тийм ээ. Гацуураа яагаад хараад байгаа юм гэхлээр жижигдээ нь бүгдээрээ яаж цогох хэрэгтэй байлаа, том дээр нь яаж цогох хэрэгтэй байлаа гэдгээ анхааралтай авах хэрэгтэй байхгүй юу? За дахиад бүгдээрээ цогоод үзье. Аливаа хүүхэд цээж гоё цэг сууч. Зөв. Охтууд ч гэсэн гоё суучна. Арын зогсож байгаа хүүхдүүд яаж зогсох вэ? Мөчмөчөл дээр яаж зогсдог вэ? Гоё зогсоорой. За бүгдээрээ эхнээс нь дуустал нь алга ташаа тэмнэж цохоод үзээд хий. За явлаа. Ханасны гацуур ажиглав уу? За зарим нь ажиглаа, зарим нь ажигласангүй. Ягаад тэгэхээр 3 дугаар мөрөн дээр худлаа цохоод байгаа байхгүй юу? Нэг харж л байсан бол жижиг том гэж цохох хэвээр. Энэ мөрөн дээр ирэхээр маш анхааралтай байгаарай. За дахиад эхнээс нь бүгдээрээ гацуур руу асаа харъя. 3 За одоо багш нь цохихгүй та нар өөрсдөө цохиё. Багш нь заавалтай зэрэг 3 Ямар мундаг юм бэ? За гацуураа бүгдээрээ үеэр нь таслаад хийлээд хэмнэлээ цохоод сурчлаа. Одоо энэ хэмнэлээ бүгдээрээ өөр хэлбэрээр цохоод үзээхий. Урдталт хөвгүүд завлаа суудсан байгаа. Гараа өвгөн дээр аваарай. Одоо өргөө цохино хөвгүүд. За би биендээ саад болохооргүй жоохон хин наашаа сууж. Хоорондоо жоохон зайдаа суу. Би биендээ саад болохооргүйгээр суугаарай. Төвшөөгөө жоохон цаашаа сууж. Төвшөөгөө жоохон цаашаа найзаасаа зайтай. За завлаа суудсан байгаа. Хөвгүүд гараа өвгөн дээрээ цохих гэж байгаа. Саяныхаа хэмнэлийг зөвхөн хөвгүүд цохино шүү. Октоо чимээг байж байгаараа анхаарч байгаарай. Хөвгүүд цаглаа гараа өвгөн дээрээ тавиад бэлдээрээ. Тэгээд гацуурлаа гараад. За явлаа багштайгаа. Жижиг том. Энийг хараач. Жижиг том. Бүш. Ихтэй хүмүүс чинь маш гоё дуутай хүн байдаг шүү дээ. Та нар ч яасан зориг мотой. Дахиад нь хийгээд. Зоригтой хүн шиг чанхаа хэлээд тэгмэдээ өгөө те. За дахиад нэг хийлээ. Энэ арга ээжгээ харахгүй бол бид нар жижиг томоо мэдэхгүй шүү дээ. Гацуур руу харах миний хүүхдүүд. Гацуурыг харж байгаа том жижигээр нэрлэн. За явлаа. Жижиг том. Мөрөөр харж байгаа. Сайн байна. За монголын октод алга ташин тийм ээ. За хөлөө суугаад тайлбарлаа. За цээжээ цэх гой суучих. За саяны хөвгүүд чиг. Өөрсдөө нэрлээд алга ташаадах та. Явлаа. Зэрэг 3 Онц. Дундлаа октод онц. За арай октод хөвшмөө авч. Онц. За октныхаа хөвшмөө зөв байна. Гараа бийш нөөрэ. Зүйтэй. За наадхагаас энэ хэмнэлээр цоглоо. Онц. За бүгдээрээ баярлалаа. Манай хүүхдүүд маш анхааралтай байсан учраас хэмнэлээ зөв цохиж чадж байгаа байхгүй юу? За одоо багш нь энэ хэмнэлийг нэг цохоод хадаа та нар анхааралтай чагнаж ямар нэгэн дууны ай байх хэрэгтэй, ай орж ирнэ. Ямар нэгэн дууны хэмнэлийг багш нь цогцсон байна. За маш сайн сонсоорой, анхааралтай сонсож байгаарай. Жижиг том. За ямар ч зөөхөн дууны хэмнэлийг цогцлоо тийм ээ? Зүгээр газархан дуугаа мэдв үү? Мэдэн шүү дээ. За бүгдээрээ тэгвэл газархан дуугаа дуулаад хэмнэлээ цохоод хэ. За бүгдээрээ хөвгүүд өдгөө цогчин, октод алгаа ташчин дүнлээ октод, арын октод хөвшмөд октод. За бэлдээр хажаарай. Бүгдээрээ зэрэг ихэн анхаар. Азаараа алга ташаад бэлдээ. Алуу төлгөөнөө алга ташаад бэлдээ. Алга ташиж байгаа тийм ээ? Хөвгүүдүүд өдгөө цохох гэж байгаа. Газархан дуу дуусгах гэж байгаа шүү. Жижигхэн багш нэг сонсгоодгээ та нар сонстоо хараа. Жижигхэн
утсан юм биш үү энэ дээр. За бүгдээрээ дуулъя. Өргөн дээр хэмлээ цогно шүү дээ. Юу бодсон? За бүгдээрээ зэрэг баймаа. За илүү зөв сууж байгаа. Саяныхшгаа багштайгаа цуг явлаа. Хөгөөд бүгд өргөн дээр гараа. Гараа шудуухан. Алгаа шудуухан болгож аваад ингээд сайн дуурхай цохороо. Хөгөөдөө үүдээ сайн сонсохгүй. Гой дээрээ цохно. 3 анхаар и Тэрний цаашаа тэртээ байгаас гэдгийг хэмнэлийг багш нь энэ дээр тавьсан билүү? Тавиаг байгаа тийм ээ. Өвөл хүйтэн байна. Багш нь дараагийн үйл ажиллагаан дээрээс тэртээ байгаас гацуурхныг гэдээ бид нар авчирлаа гэдгийг хэмнэлийг бас модоор ингээд тавьчин. Та нар өөрсдөө хэмнэлээ сохиж заяа. За. За тэгэхээр одоо саяныхаа хийсэн зүйлийг бүгдээрээ хийсэн хэсгээрээ нэг үзээтгэе. Эхлээд хөгөөдийг сонсъё тэгөө. За хөгөөд өглөө цагаар гацуурхнаа нэг сайхан дуулаад октодоо сонсгохдоо. За өглөө харлаа яриа. За зэрэг хөгөөд эхлэх гэж байгаа. 3 За дундлын октод алга ташин дэлгүүнө. Алгаа ташхад битээрээ 3 За ари хүүхэд хөгжмөө тоглоё. Ари хүүхэд хэмлээ хараад хөгжмөө тоглоё. 3 Одоо ингээд хэсэг хэсгээрээ чадж байгаа чинь бүгдээрээ нийлээд тоглох маш гой сонсогдсон. Ганцхан удаа бүгдээрээ маш идэвхтэйхэн нэг дуулаад гэх. За бөгөөд өглөө цагах ёстой, октод алгаа таших ёстой, хөгжимчийн хөгжмөө тоглох ёстой. За зэрэг явуулаа шүү бүгдээрээ 3 За баярлалаа. Бүгдээрээ өнөөдөр гацуурхан тооны хэмнэлийг хийсгээ тоглож сурлаа тийм ээ. За баярлалаа.